жаргалан энэ ертөнцийн түн жаргалан жаргалыг хүсвэл эрүүлхийг хүс. Эрүүл мэндийн суваг эмчээс асууж шууд нэвтрүүлэг. Оройн үзэгчдээ эрүүл мэндийн цогцлызээс үзэгч танд бэлтгэн хүргэдэг эмчээс асууж нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулан бэлтгэлээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань яагаад одоо ийм бэрхшээлтэй болдгийг, энд ямар эмчилгээ хийдгийг, за эдгээр хүмүүст маань хэрэгтэй зүйл юу байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байгаа шүү. Ингээд нэвтрүүлэгтээ анхаарал хандуулъя. Ингээ үзэгч та бүхэнд өнөөдрийн эмчээс асууж нэвтрүүлэгт оролцож байгаа зочдтой танилцуулъя. Rectus компани захирал Ойдов, цэргийн засаг хөгжлийн үндэсний төвийн ахуй сургалт эмчилгээний арга зүйч эмч чин зориг эмч нар маань өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байгаамаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За их баярлалаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бол үзэгчдийнхээ хүслийн дагуу бид хийж байгаа. За тэгэхээр үзэгчдээс маань одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолдож байгаа маш их олон хүндрэлүүд байдаг. Тэгэхээр энэ талаар бид нарт бас мэдээлэл өгөөч. Бидний одоо эдгээр улсуудаас хэрэгтэй тустай юм байдаг бол бас нэвтрүүлж таниулж өгөөч гэсэн хүслийн дагуу өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлтэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ хөгжлийн чин зориг эмчээс асууя л да. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг энэ хүмүүс маань тийм ээ яг юунаас болоод ингээ хөгжлийн бэрхшээлд болдгийг, ямар өвчнөөс болоод энэ манаас үүсдэг юм асуудал вэ? За тийм ээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг маань өөрөө бол бие даасан өвчин биш. Энэ бол ахуй осол болон одоо харалтын дараах буюу одоо ДЦП одоо тархины сатаа хөгжиж байдаг. Тэр хүүхдүүд маань одоо өдөр тутмын үйл ажиллагааг алдах, харвсныхаа уднаас болоод мөн бэрхшээлээ алддаг хүмүүсийг тэндээс бол нэлээд өсөж байгаа хөгжлийн бэрхшээл маань. Ер нь бол осол ахуй гэмтэлтийн янз янзнаас өсөж байгаа. Тэгвэл энэ дунд бас нэг төрөлхийн ч юм уу, одоо бас нэг удамшлын ч юм уу, за тиймэрхүү олдмол гэдгийг ялгаа. Төрөлхийн гэдэг маань одоо нөгөө тархины эхийн урагт байхдаа хүүхдийн одоо өсөх юм одоо гэмтсэн байдаг тархины гэмтлийн улмаас тэр маань одоо амжираад нөгөө ДЦП буюу тархины саа гэдэг хүчний юм төрөгдөх байхгүй. Тэр маань бас мөн хөгжлийн бэрхшээлд төрөгдөх хүүхдэг. Олдмол гэдэг тийм. За мөн тархины цаажилтын дараа бас мөн хөгжлийн бэрхшээл үүсэж байгаа. Нэг тухайн маань эрүүл байсан үеийнхээс хэмжээнээсээ төвшингээ алдаад одоо хооллох ч гэдэг, ундлах ч гэдэг юм уу бэрхшээл үүсдэг байхгүй. Хилээр нь гэсэн бэрхшээл үүсчихэд. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маань ямар асуудлууд тулгардаг вэ? Ямар бэрхшээлүүд үүсдэг вэ? Энэ бол маш их бэрхшээлтэй байдаг. Жишээ нь одоо тархины сатаа хүүхнүүд өөрөө хоолоо идэж чадахгүй тийм ээ. Тэнцвэрт байдал алдагдсан, зөв сууж чадахгүй, өөрөө хувцас өмсч чадахгүй, мөн заав саажсан хүмүүс маань ч гэсэн хувцас өмсч чадахгүй одоо өдөр тутмын хийдэг юм бүх чадраа алдчихдаг. Ер нь бол их бэрхшээл нэлээд үүсдэгтэй хүмүүст маань. Тэр хүмүүс бол анзаарахгүй бас яа. Ер нь одоо эдгээр улсуудад сэргийн засах эмчилгээ гэж хэлдэг байдаг тийм. Та бас энэ талын арга зүйч эмч юм байна тийм ээ. Тэр ер нь ямар эмчилгээнүүд эдгээр хүмүүст хийдгийг одоо эмчилгээ гэхэлэр юу байдгийг эм тариа байдаг юм уу, дасгал хөдөлгөөн байдаг юм уу? За тэгээд өөр бас юу байж болох вэ? Манайхан бол цэргийн засах эмчилгээ гэхээр нэг эм уугаад идэх чинь шуудаддаг. Гадны цэргийн засаг гэдэг нь ерөөсөө дасгал хөдөлгөөн өдөр тутмынхаа одоо хийж чадахгүй байсан юм эргээд бие даагаад хийж гэх юм чадвартай болоход гол нь яагаад даалда маань эмчилгээ болохоор тусалдаг, чиглэдэг тий. Тухайн үнийгээ өдөр тутмынх нь бие даахт нь чиглэлжил үйл ажиллагаа явуулдаг. Одоо гол нь хөдөлгөөний засал тэгээд одоо туслах хэрэгсэл хэрэглээд тэрийг яаж авах одоо бас ашиглаж болох уу тий. Тэр талаас нь зөвлөгөө өгдөг. Ер нь энэ төрлийн улсууд маань заавал асран хамгаалагч шаардаад байдаг тийм үү? Ямар нэгэн хүн заавал хажууд нь байж тэр хүнийг одоо идэхт нь, уухт нь, өмсөхт нь, хуцлахт нь, гарахт нь туслах шаардлагатай байдаг. Ер нь энэ асран хамгаалагчийн асуудал гэхээр хөгжлийн бэрхшээлтэй улсуудад заавал нэг тийм хүн дагалдах шаардлага гараад байдаг тийм ээ? Энэ хүн маань одоо тухайн гэр бүл баш их асуудалтай тийм. Тэр хүнийг одоо ингэ хөгжлийн бэрхшээлтэй болчиход гэртээ суухад тэр хүнийг харах гад хин нэг нь ажилласаа гардаг ч юм уу, чөлөө авдаг ч юм уу асуудал үүсдэг тийм. Энэ бол одоо нэг гэр бүлд үүсэж бас нэг том асуудал тий. Бэрхшээл өөрөө дий чинь бас нэг бэрхшээл байна. Тэр нэг хүний асуудал биш бүхэлдээ гэр бүлийн асуудал явуулмаар цаашаа нийгмийн асуудал өөрчилж байгаа байхгүй. Тэр утгаараа бас бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш гэж тооцож болохгүй юм байна. Тийм ээ. Бүхэлдээ улс орны үндэсний тэгэл нийгмийн асуудал гэдгийг бас тооцож байх хэрэгтэй.
болж байна. Ер нь тэгэхээр энэ асар хамгаалагч улсуудад чиглэсэн одоо сургалтч гэдэг юм уу тийм ээ? Энэ улсуудад энэ хүмүүсийг асарч хамгаалгаад одоо өдөр тутамд бас тийм үзүүлэхэд ингэх ёстой юм а гэсэн хичээл заах ч юм уу сургалт тийм юм ер нь байдаг болов? Байлгүй яах вэ? Асар хамгаалагч нь одоо тухайн үнэ харахын тулд одоо өөрийнхөө бас ажлыг хадчихдаг шүү дээ. Тэгээд нөгөө харгацсан хүмүүс одоо том битээ ч юм байж болно тийм ээ. Одоо өөний даахгүй улмаасаа болоод өөрөө бэртэх тохиолдол bijдэг байхгүй юу? Тэрнээс бас урьдчилан сэргийлэх талаас нь биднээс бас тусалцаа өгөөд мөн нөгөө тухайн хүн яаж гэрт нь асрах ямар дасгал хөдөлгөөн хийж байгаа юм тийм ээ. Юу хэрэглүүлэх хүнтэй яг яавал бие даалгах болно. Бие даалгаж яаж сурах вэ гэдэг талаас нь л хүмүүстэй асар хамгаалчтай бас давхар өгөө өгчдөг зөвлөгөө өгөө өгчдөг та зааж өгнө гэсэн. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй улсуудад одоо ингээ хөдөлгөөн цэцлийн эмчилгээ гэдэг нь хэр урт хугацаанд одоо хийгддэг эмчилгээ вэ? Манай өвчтөнгүүд нөгөө асар хамгаалагчдад даатгаад өөрийнхөө биеийг ингээд зөнд нь хайчдаг. Одоо би одоо нэгэнтээ хөгжлийн бэрхшээлтэй болсон юм чинь одоо би одоо ингээд энэ хүний гарт орчтой гэдэг тийм ойлголт хэрэгтэй үүссэн гэдэг. Тэрнээсээ болоод яг өдөртнийхөө нөгөө чадвараа алдаад эхэлдэг байхгүй юу? Тэрнээс нь бид нар урьдчилан сэргийлээд гол нь эмчилгээ хийгээд байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ улсууд юм биш нэ. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдаг бах тий. Одоо энэ хүмүүс ажиллаа хийдэг гэсэн зүгээр өжитлгийн тийм болчлаа тий. За би ерөөсөө одоо нийгэмд ингээ өнгөрсөн одоо насаараа хэрэглээ зэрэмдэг болчлаа. Би хүний гарт орчлаа. Сэтгэл санааны хувьд нэлээд хямардаг бах тий. Хийж чаддаг байсан юм а чадахгүй болно гэдэг чинь хүмүүс маш том зүйл тий. Тэгэхээр ер нь энэ улсуудыг одоо дасгал хөдөлгөөнөөс гадна сэтгэл зүйн эмчилгээ гэж юм хийгдэх үү? Сэтгэл зүйн эмчилгээ хийгдэх яг одоо нэгдээд нэг тэр хүн чинь одоо ингээл өвг нь өөрөө биеэ дагаад ингээд өөрөө итгэвтэй байх юм бол эргээд нөгөө нийгэм хамт олонтой орох болцоо байдаг. Тэрийг хүмүүс ойлгохгүйс болоод бас асуудал үүсээд байдаг л та. Түүнчлэн бас нэг юм байгаа л да. Хүн яг хүний гарт ороод өдөр тутмынхаа хийж чаддаг байсан зүйлээ хүний асаргаагаар хийгээд ирэхээр тэр хүн өөрөөгөө өмнөх хүндэмж чинь бас нэг огцон буурдаг тал. Тэр нь эргээд ямар байдлаар илэрдэг үү гэхээр бухимдал дотоод бухимдал үүсдэг, стресс үүсдэг. За тэгээ стресс үүсээ ингээ байж байтал яадаг уу гэхээр тэрийгэ тайлахын стресс чинь угаасаа хүнд зовлонтой шүү дээ. Тэрийгэ тайлахын тулд хүн тодорхой хэмжээгээр нэг зарим хүмүүсүүд нь бол одоо бусад хажууд авийнхаа хүмүүсүүдэд уурлан тийм авгүй өөр нэг хүмүүсүүд нь арих уу. Тэгээ арих уучаад тэрийгэ эргээ асар хамгаалагчтай ч юм уу эсвэл ойр хавийнхаа гэр бүлийнхэндээ гаргадаг. Тийм нөхцөл байдал бол олон газар харагдчихсан. Тийм үсдэг. Эргээд тэр нь ямар байдал үүсдэг вэ гэхээр асран хамгаалж байсан хүн нь энэ хүний асраад би энэ хүндээ тусалж байгаа гэж бодож байтал нөгөө хүн чинь асруулж байгаа хүн нэгийг мэдгүй уурлаад өөрт нь агсан нэм тавьдаг ч юм уу эсвэл бухимдлаа илэрхийлж гарахаар бас хоорондоо үл ойлгоцох байдал үүсдэг. Тэгэхээр ямар ч тохиолдолд хүн өөрийнхөө тэр дотоод стрессийг ерөөсөн хамгийн тайлах зүйл юу гэвэл өөрийнхөө зүйлийг л хөдөлгөөнөөр илэрхийлж гаргаж байх. Тэгээ өөрийнхөө зүйлийг хийж чаддаг байх нь маш ачаал бүгдэлтэй юм байна. Чадхын төлөө тийм. Тэр чинь зөвхөн нэг одоо хоол идэх процесс гэж бодъё л талаар авчихсан. Тэр хүний үед бол зөвхөн хоол идэх хүнээр юм одоо хэн нэгнээр одоо халбагдуулаад идэх нэг шал өөр тийм үү. Гэтэл би өөрөө тэрийг халбагдаад идэх бас нэг өөр штэ. Өөрөө халбагдаад идэх гэхээр би ядч өөр өөртөө амар их таашаалдаг байхгүй. Би хэн нэгнэр юм хэлгээгүй би өөрөө хоол халбагдаад идсэн. Хэн нэг надад туслаагүй. Тэгэхээр миний доторх стресс одоо би хэн нэгнээс хараат байлаа гэж бас л дахиад хараат байлаа гэсэн бодлоос ангиж ирэх байхгүй. Тэр чинь өөрөө нөгөө талаас бас сэтгэл зүйн том өөртөө үзүүлж байгаа эмчилгээ болчихж байгаа. Эмчилгээ том өөрчлөлт тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө таны энэ Vectors гэдэг компани шүү дээ. Энэ компани маань ер нь яг ямар одоо үйл ажиллагаа явуулдаг яадаг компани юм бэ? Тэгээд одоо мэдээж бас та бүхэн өмнө бас бүтээгдэхүүнүүд байна л да. Мэдээж бас эдгээр улсуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мань хэрэгтэй бүтээгдэхүүнүүд юм шиг байна. Тэгээд компанийнхаа талаар товч танилцуулаа. Тэгээд эдгээр бүтээгдэхүүнийхаа талаар бас ямар өчртэйг нь үзэгчтэй тайлбарлал. Vectors компани маань ер нь сэргийн үйлчилгээ бол ахуй засалд хэрэглэгдэг бие даан амьдрах хэрэгслүүдийг одоо Монголд оруулж ирээд хүмүүст хүргэж байгаа Монголд анхны компани. Магадгүй бараг цорын ганц чиж магадгүй. Яагаад анхны бөгөөд цорын ганц вэ гэдгийг хэлж байна гэхээр би өмнө бас яг энэ салбарт 20 жил орчим ажилласан. Ингээ харж байхад олон хүмүүсүүд бид туслах хэрэгсэл гэдгийг маш энгийн зүйлсүүдээр төлөвлөж ойлгоод байдаг. Тэр тухайлбал зөвхөн тайг юм уу тэрэгцэр ч юм уу гэж ойлгоод байдаг. Гэтэл маш олон төрлийн бүтээгдэхүүн хүний хийдэг үйлдэл болгонд нь тусалдаг хөнгөвчилж өгдөг бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? Зориулагдсан. Тийм. Энэ бүтээгдэхүүнүүдийг л би Монголд оруулж ирээд
хүмүүст өгье гэж утсан. Аа. Тэгэхээр энэ дээр хүмүүс их ойлголттой байдаг. Зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд одоо бид яг эрүүл мэндийн талаас ярьж байгаа болохоор зөвхөн эрүүл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд их гэж ойлгоод байна. Гэтэл маш энгийн хэрэгслүүдийг хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс ч гэсэн эргэж болох боломжтой. Эцсийн үр дүнд бол манай энэ компани хийх үйл ажиллагаа бол нэгдүгээр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм уу эсвэл ямар нэг төр зүрийн гэмтэлтэй бол тэр үйлдэлээ амархан хийхэд тусалнаа. Нэгдэх зорилго. Хоёр дахь зорилго нь хэрвээ та хэн нэгнийг асран хамгаалдаг бол тэр асран хамгаалагчд нь ажлын хийхэд нь хөнгөвчилж өгнө. Ийм л хоёр зорилго байгаа. Тийм. Өөрөөр хэлбэл маш хялбархан хэн нэгнийг асарж байгаа бол тэр хүний ажлыг нь хөнгөвчилж өгнө. Өөрөө өөр ямар нэгэн гэмтэл асуудалтай бол тэр хүнийг өөрийгөө бие даагаад хэнээс ч хараад биш байдлаар тэр ажиллах, амьдрах тэр бололцоог хангаж өгнө гэсэн. Манад байгаа одоо жишээлбэл энэ бүх шийдлүүд байна тийм ээ. Энэ бүх шийдлүүд бол бүгдээр ерөнхийдөө тэр зүйлсүүд саний хэлсэн зүйлсүүдэд зориулагдсан зүйл. Зарим жишээлбэл шийдлүүд нь бол угаасаа ерөөсө бэрхшээлтэй болохоос сэргийлсэн зүйлсүүд байна. Бас урд жишээ сэргийлсэн. Хүн усанд орж угаал халтарж унаал хөлөө муугаараа хугалцдаг эсвэл эгмээ хугалцдаг. Үгүй бол настай хүмүүс усанд орж угаад унаад дүнхээ хугалцдаг. Бүгднийхээ ясыг хугалцдаг тийм ээ. Тэгэл тэр чинь тодорхой хэмжээний бэрхшээлтэй болчих жоох байхгүй. Тэр чинь тэрнээс сэргийлэх хамгийн энгийн зүйл юу байх вэ гэхээр халтардгүй шалгавчтай байх. Тэр унахад нь зориулагдсан бас нэг бариултай байх тийм ээ. Бариулаасаа бариад унахгүй усанд орчих байгаас боломжтой байх. Гэх мэт ингээд олон шийдлүүд байгаа байхгүй юу. Тэр бүгдийг л ерөнхийдөө бид санаачилж Монгол улсад нэг оруулж ирэх санаачилсан. Та юм яг хэдийнээс яг энэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Яг хаанаас энэ бүтээгдэхүүнээ авчирдаг? Бас яг энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани одоо албан ёсны төлөөлөгч юм одоо гэдэг юм уу те? Одоо тийм утгаараа юм Монголд одоо үйл ажиллагаа явуулж гэж байгаа юм. Тэгэхээр энэ анх бол ер нь анхны туслах хэрэгслүүдийг бол би төрийн бас байгууллага хэлбэрээр оруулж ирж ирсэн. Тэгэхдээ би чин зоригчтэй танилцж ирсэн. Тэгээд бид олон жил хамт ажилласан юм аа тий. Тэгээд энэ дээр болохоор энэ бүтээгдэхүүнээ чи ахуй засал гэдэг буюу хөдөлмөр засал гэдэг одоо хоёрын зар орчуулдаг байгаа. Тэр эрүүл мэндийн үйлчилгээтэй маш нэгт холбоотой юм байна. Тэгээд 99 оноос хойш маш олон туслах хэрэгслүүдийг Монголд оруулж ирж байсан. Энэ дээр нь голцоо тэрэгэн зэрэг таяг алхагч байсан. Алхагч гэдэг нэг байдаг шүү дээ. Тэгээ урдаан дугуйтай хойно юутай тулгчтай. Тэднээс ингэж оруулж ирж байсан юм аа. Тэгээд хожим нь ингэж оруулж ирээд байж хахад харахад ер нь зөвхөн энэ эдгийг оруулж ирэх нь хангалттай юм байна. Олон хүмүүс надаас би ингээ гутлаа өдөх гэсэн юм аа. Гутлаа яаж өдөх вэ гэж асууж байгаа. Эсвэл би хувцас өмс гэсэн чинь хувцас өмсөж чаддгүй. Би дандаа дүүгээрээ юм хичээрээ ахаар өмсгүүлдэг гэж байгаа. Жишээлбэл би нэг бас настай ихчтэй таарчсан. Насаараа саалч хийсэн гэж байгаа. Бийцэх гэрээ хүүхээ би ерөөсөө бийцэж болдог. Самтлны гол ухаж угаал дээр нь суугаад бийцэж байна. Өвдөг нугурдаг юм аа гэж байгаа байхгүй. Ингээ бодоод байхад ер нь хүний хийдэг бүхэл үйлдэлд нь ямар нэг хэмжээгээр хэрэгцээ байгаа биз. Тэгэхээр энэ бүх хэрэгцээг нь нөхөж өгдөг тодорхой хэрэгслүүд нь байдаг. Тэрийг нь болохоор Европт бол Америк нэлээд өргөн эргэлдэг. Ахмад настай улсууд ихтэй учраас дээр нэмээд хүн ам ч гэсэн их шигүү учраас тийм ээ. Тэгээд би энэ бүгдийг ерөөсөн Монголд бий болгож өгөө. Монголд бол яг хуу нийтгүй ам 3 сая гэж явахад нэг ойролцоогоор 5% нь бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх магадлалтай хүмүүс байна гэж харагдаад байгаа байхгүй. Хэрэгцээтэй байна. Гэхдээ хаанаас авахаа мэдэхгүй байна. Тэгж үү. Хэнд байгаагаа мэдэхгүй байна. Ерөөсөө ийм бүтээгдэхүүн байд юм уу үгүй юу гэдгийг ч мэдэхгүй байна. Тийм байдаг гэдгийг нь одоо би л бол одоо нэг гэсэндээ хувьд л мэдээгүй байлаа тийм. Өнөөдрөөс яг энэ нэвтрүүлгийг бэлтгээ та бүхэнтэй уулзаад байж хатаас энэ бас нэг олон сони юмнууд харж байна л да. Одоо жишээлбэл энэ бол маш энгийн одоо хутга сэрэ халбал ах шиг юм тийм ээ. Одоо тэгээд их бүдүүн байруултай тэгээд одоо хугард юм уу нугард юм уу одоо тий. Тэгэхээр энэ бүхэн маань бас яг ямар хүмүүст зориулагдсан яаж хэрэглэх ёстой. Ер нь энэний бан бас бүтээгдэхүүний маань мэдээж давуу тал нь юу юм тийм ээ. Үзэгчдэд тайлбарлаад гэдэг үү. За цаавд маань хэлээ одоо хувцас өмсч чадахгүй байгаа юм ингэж ярьсан тийм ээ. Одоо тэнд ч одоо хувцас өмсч чадахгүй байгаа юм чи одоо зориулаад одоо нөгөө энэ юуг ашиглаж болох юм шүү дээ. Одоо энэ маань энд өөр ингээд хуцаанд хажуудлаас өлдөг чинь энэгээр гутлаа өмсчдөг. Яг харахад таяг шиг тэнийг бас тий энийг бас хийж ашиглаж байна. Энэ ер нь гэхдээ яг ямар хүмүүс энийг ашиглаж зүгээр хуцаа өмсөж чадахгүй гэдэг чи одоо хуцаа өмсөж чадахгүй гэдэг нь тархины харалтын улмаас болоод
Хүмүүс маань баруун тал юмс үзүүнлэн ганцхан цаацсан байдаг шүү дээ. Ингээ гарын сул байдаг тий. Яг үнэ. Одоо гарын сул болсон. Тэр хүмүүс нь хуцаа өмсөж дандаа нэг хүмүүс хуцаа өмсөж сурцсан гэдэг байхгүй юу? Одоо тийхгүй тулд энэ маань өөрөө бие даахт нь туслахын тулд одоо заавал ийм югаар өнөр өмсүүлэх биш. Өөрөө өмсөх жишээтэй л. Нэг талд хуцаа одоо өмсчихнэ шүү дээ. Энэ маань болохын гутлаас өөрөө өмсч чинь. Заавал өнөр гутлаа өмсүүлээд өдөрөө даах шаардлага байхгүй. За энэ одоо 80 халууны комплекс нь л да. Энэ маань их ч мөнд харагдсан хүмүүс маань одоо бас хаацсан талаас одоо юм байх чадваргүй болчихдог байхгүй алдчихдаг тийм ээ. Булчингийн сулралтай байж болно, чангаж байж болно тийм ээ. Бас чангарлаас болж бол байлгүй яхаа. Тийм хүмүүст маань зориулаад одоо энэ мэдээж энгийн халдвар нөгөө хүмүүд авч чадахгүй шүү дээ. Ягаад бол гарнаас нь гулгаад болчих тийм ээ. Тэгэхээр энэ бас нарийнхан байдаг шүү дээ тийм хамаагүй. Энгийн халдвар бол тийм ээ барихад айгүй хэцүү нөгөө хүнд маань. Тэгэхээр нөгөө хүндээ барихад нь ингээд дөхөн болгоод ийм одоо зориулт тийм халдвар оруулж ирсэн байна. Энэ одоо маш надад таалагдчих байгаа байхгүй. Одоо энэ маань одоо хаашаа л одоо ингээд өөрөө ингээд нуурчиж болно. Нуурж. Зарим хүмүүс чинь нөгөө ингэдэж штэ. Одоо энэ сирен дээр ингээд нуурсан байна. Тийм байна. Хаашаа л одоо энэ чинь одоо мэдээж бууган дотоошоо бууган нэрхцэн хүн байж болно тийм ээ. Мөн гадаашаа хэрэгцсэн бол аль байрлал эвтэйхэн дээр нөгөө хүндээ тэгээд энийг одоо чиглүүлж өгнө ш талбай. Адилаараа хэдүүл яах нь тийм ээ. За энэ маань одоо энэ аяг халбар. Энэ тав гэж чинь хүрээтэй тийм ээ. Хүмүүс маань ингээд энийг гулгаад идэх байхгүй. Одоо энэ одоо наадуулагчтай. Энэ тавны суур гэсэн үг үү тийм. Одоо энэ чинь тогтоож өгнө ш тийм ээ. Энэ чинь ингээд зүгээр ширэнд тавьдаг нөгөө хүмүүс маань гар хөлд нь ингээд тэнцэр алдсан. Байнга ингээд нөгөө аягтай хоол мал асгарч байгаа. Нөгөө төлөвлөгдөх бас аюултай болчихж байгаа байхгүй. Тэрнээс сэргийлээд энэ маань доотлолтой энэ хамгаалагчтай мөн ингээд нөгөө хүрээд энэ хоолоо ингээд асгаад авахгүй нь шүү дээ нөгөө юм. Ингээд идсэн хүн маань асгахгүй тулд энэ зориултын юмтай хамгаалагчтай гэсэн үг шүү дээ. Тэгээд тухайн үнээр одоо өөрөө хоол идчихнэ шүү дээ. Өөрөө халбаар заавал хүн хоолундаа идүүдэд багш тийм шаардлага байх. Одоо жишээлбэл энэ тийг сонин зөвлөвч юм уу юм дээ. Энэ бол одоо яг ямар үйлдэл бас л барьж чадахгүйгаа өндөө тохиолдол одоо энэ маань ингээд өөрөө наалттай гарын бэхэллээ нөгөө алдахгүй нь шүү дээ тийм бүр барьж чадахгүй байгаа хүмүүс бол одоо алдахгүй унгаачгүй нь шүү дээ. Ингээ утгаар нөгөө үнэхээр барьж чадахгүй ингээд унгаагаад эсвэл өөрөө зүсчих аюултай байдаг. Тэгэхээр мөн л адилхан нөгөө энэ гусуулагч тавцсан дээр одоо энэ одоо хамгаалагч тавцсан дээр тавьж агаад одоо талах ч юм одоо өдөрт за маслаа юу л одоо хэрэглэх боломжтой тэмээгөө ингээд энэ хамгаалтайгаа хийгээд байна. Энийг ингээ харагдахад заавал ер нь өвчлөлийн бэрхшээлтэй гэхгүй ер нь эн чинь энэний халбах сэрээ 5-ны комбо хүүхдүүд надад зүгээр юм шиг санагдаж байна. Тийм. Децибелтэй нөгөө дөнгөж хоолнд орж байгаа хүүхд чинь нөгөө асгад зутгаал нөгөө нэг жижигхэн албагаа чи барьж чадах байгаад байдаг. Энэ л нөгөө түрүүн айдуу байлсан шүү дээ. Ер нь энэ заавал өвчлөлийн бэрхшээлтэй гэхгүй тийм ээ. Ер нь ямар ч хүн хэрэглэх боломжтой тийм юмнууд тэгээд байгаа. Тэгэхээр бас таны урд нэг тэр нэг бүрэн хар юм харагдаад байна. Энэ манаас яг энэ бол их сонин зүйл ээ. Энэ бол их өндөр технологи шингэсэн бааны бөглөө юм байгаа. Бааны бөглөө. Тий, бааны бөглөө. Усанд ороход хэрэглэж болно гэсэн үг. Усаан нөгөө доошо гойжуулах бөглөө гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тий. Гэтэ ингээ харахад үнэртүүлэгчийг харагдаж байгаа. Тийм байна. Зүгээр ингээ үнэртүүлэгчийг харагдаж байгаа. Гэхдээ нэг хоёр давуу бас функцтэй. Нэгтний ядгүй гэхээр ингээ усанд баана бөглөч ингээ байж итэл хүн гээгүй энэ уцаар ярддаг ч юм уу хаалгын тогшоод мартаад гараад гүйчлээ. Ус гойжч л байна. Яагаад гэхээр баана бөглөцсөн тийм ээ. Тэгэнгүүт ч ус чинь ингээ даваад ирнэ штэ. Ус хальжаас халихгаад ирнэ. Халихгаад ирэнгүүт нь тэрийгэ мэдрээд доошоогоо усаагаа гойжулдаг. Өөрөөр хэлбэл энийгээр баана бөглөцсөн байхад таны баандах ус чинь давж салахгүй гэсэн үг. Нэгтэн дээр нөгөө энгийн бөглөх үйлдэлээс гадна шүү дээ тийм ээ. Бас нэг өөр нэг даваа тал нь ялангуяа эрүүл мэндийн улсуудад их ач холбогдолтой. Юу гэхээр хүний усанд орох хамгийн тохиромжтой температур нь одоо дулаан нь 36 буюу 37 градус байхгүй. 36 градусаас дээш болоод ирэхээр энэ одоо хар ногоон өнгөтэй гоц. Тийм. Энэ одоо явандаа шар ч юм уу улаан бүр болоод бүр халуун байвал бүр улаан болох нь шүү дээ тийм. Тэр ямар ач холбогдолтой гэхээр тодорхой хэмжээгээр одоо үе мөчнийхөө дээд болон доод мөчнийхөө мэдрхүүгээ алдсан хүмүүсд усанд орохдоо тэрийг мэдэрдэггүй шалгалцдаг, төрчдөг аюул байдаг. Тэрнээс сэргийлж өгч юм гэсэн үг байхгүй. Тэгээд энийг ах хүндэж хэрэглэж болно. Тухайн хүндэж өөрт нь хэрэглэж болно. За энэ нэг юм бүтээгдэхүүн байна.
Надад бол энийг нэмэлтээр юунд хэрэгжүүлж болох вэ гэхээр одоо жоохон хүүхдтэй шүү дээ. Яраа хүүхдтэй жоохон хүүхдтэй ч бид өдөр алга усанд оруулдаг шүү дээ. Тохоогоо дүүрэл болж өгөө юу гэж чи шалгаадах гэл нэгээ тий халуун усанд хүүхдтэй. Энийгээ хийчих юм бол ер нь энэ чинь асуудал юм байна шүү дээ тий. Чи өөрөө нэг температурын мэдрэгчтэй учраас тэрүүгээр бид энийг ухаалаг бөглөө гэж байгаа. Ягаад гэхээр үнэхээр тодорхой хүмүүсүүдийг мэдэрдэг ажилдаг учраас. Өөр бас нэг жишээ ингээд энгийн хэрэглээтэй бас бүтээгдэхүүн гэх юм бол энэ одоо эм сануулагч байна. Тийм ээ. Бид одоо багтааж томдооч ер нь ямар нэг хэмжээгээр эм зөндөл уудаг штэ тий. Эмээ уучхаа мартаж байсан бол зөндөл байгаа. Тий. Гэтэл бүр мартаж болохгүй өвчтэй хүмүүсүүд бас байна штэ тийм ээ. Эмээ яг цагтаа уух хэрэгтэй, тогтмол уух хэрэгтэй. Жохон л яачих юм бол оройтчих юм бол тэр нь эргээд амнаас эрүүл мэндэд нь холбоотой. Тэгэхээр энэ эм сануулагч дотор нь ингээд эмээ хийчих болно. Ингээд зинхэр савыг ингээд онгойлгоод. Тийм ээ. Тэнгүүдээ минут цагаан тааруулчихна. Тэгээ хүзүүндээ зүүчин. Яг тийм. Тэгээд ингээд хаачна. Өөрөөр хэлбэл унахгүй. Дотор нь ямар ч байсан нэг 3-аас 4 ширхэг амьд аачхаар юм орчихоо. Тэгээ хүзүүндээ зүгөөд ингээд аваа явчихна. Тэгээ ингээд аваа явчихаар чинь тэгэл байж цаг нь болохоор энэ чинь өөрөө хоёр янзаар тохиолоо өгнө. Нэгдүгээр дуурна, хоёрдугаар чичиргээ өгнө. Жишээ нь гэдэг өөрөө сонсголын бэрхшээлтэй хүн байлаа гэдэг энэ чичиргээ өгсөн байдлаар мэдэгдэнэ гэсэн байхгүй. Бас нэг талбараас нь шийдэж өгсөн байх тийм. Тэгээ энэ өөрөө юм байна. За түрүүн би нэг хэлжсэн шүү дээ нөгөө бас аюулаас бид сэргийлж явах хэрэгтэй. Хүчний бэрхшээлтэй. Эрүүл сайхан төрчөөд 10 жил авши 10 сар сайхан ээжээрээ тэлэгчээд хүн болчоо тэгээ байж идэл энгийн нэг зүйлээс болоод хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу гэлтрэл авах хэн үсгэдэг тийм ээ. Тэрнээс хамгийн сэргийлэх энгийн жишээ зүгээр усан. Яг би энэ удаа усанд орохыг хэлчихлээ л дээ тийм ээ. Хүн усанд орохдоо хамгийн их эмзэг байд юм байна л да. Нойтын шалтай, гарч ирээд нойтын өөрөө биеийн жоохон тайвширчихсан, амарчихсан. Тэгээд тэр тусмаа шагаагаа муслах ч юм уу энгийнээр унах, халтрах. Тэгээд настай хүмүүсүүд бол бүр тэнцвэрээ алдах, халуунд ч нөгөө нэг яадаг штэ. Халуун пааранд ингээл жоохон манраал тийм ээ, ориентац алддаг штэ. Тэр мөрөөс. Тэр бүх тохиолдолд бариул гэж байх штэ. Тэгэхээр энэ бариулууд одоо чинь ингээд та бариад үзгүй. Энэ өөрөө их урт бариулууд тийм ээ. Тийм байна. Тэгээд таарж байгаа. Энэ нь ямар нэг нүх байхгүй, шүрүүп энэ төр шүрүүпдэг шаардлагагүй. Энэ ингээд сороод авчтیں۔ Тийм. Ямар ч одоо гадаргууд огтно гэсэн үг тийм ямар ч баан тохирох юм тийм. Баан гялтгар баанан дээр бол маш сайн тогтно гэсэн үг. Ачаал нь өөрөө 90 гаруй килограмм даах чадвартай. Тэгээд давуу тал нь юм бол хан цоолох шаардлагагүй. Баан цоолох шаардлагагүй. Тэгээд наач. Тэгээд хэрэгтэй бол одоо чинь та нэг ээжиндээ юм уу, аавиндээ юм уу, эсвэл настай хүн хүүхдийн дээр очихоор бол тэгээд энийг аваад авчихна. Намдаа ингээл аваад авчихна. Энэс ч бас мэдээж арай богино шийдэл бас байгаа. Тэгээд яг тухайн газараа хэрэглээ авчиж болно гэсэн үг байна. Иймэрхүү ингээ байдлуудаар ерөнхийдөө энэ бүх бүтээгдэхүүнүүд та түр асуусан хаанаас оруулж ирдэг гэсэн тийм. Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийн технологи ер нь бол баруун дэлгүүр байт юм байна. Илүү нэр. Хятад бол яг ганц хоёр энийг бол үйлдвэрлэдэг. Гэхдээ технологи барууныхан хятад өгөхийг хүсдэг. Тэр бол ойлгомжтой баг тий. Хятадд энийг ингээ өгчөөр бүгдийг үйлдвэрлэж хийж шээ. Тийм учраас тэрийг аль болохоор өөрсдөө хятад үйлдвэрлэе ч гэсэн өөрсдөө патентаар өөрийнхөө стандартаар үйлдвэрлээд Англи юм уу, Америк, Канада, Австралид аваачаад тэгээд тэнцэнээс иргэн хүмүүсүүдэд өгдөг. Ялангуяа чинь бол чиг их сайн харж байсан баг тий. Баруунаас ирсэн хүмүүсүүд тус хүртээ нэг иймэрхүү жижиг юм ингээ явж идэв. Байнгын явж идэв. Яагаад гэхээр яаралтай тусламжийн энзим бүх юм чинь ингээ хийчдэг. Настай хүмүүсүүд чинь Монголд ирж байгаа ихэнх ч явж чинь настай ус байгаа шүү дээ. Тэднээс чинь басаагийн иймэрхүү ингээ явж идэг байхгүй. Тэгээд тэр утгаараа би бодсон. За би нэгэн тал хүний эрүүл мэндтэй юм авчирч байгаа. Холбоотой юм авчирч байгаа юм чинь мэдээж чанартай газраас авчирч байгаа юм тий. Тэр утгаараа би Англиас авчирч байгаа. Энэ бүх бүтээгдэхүүнүүд бол Англиас авчирч байгаа. Зарим ганц хоёр бүтээгдэхүүн байгаа. Тэр бол Тайванаас авчирч байгаа. Тайван бол ихтэй хятад бол бас биш шүү дээ. Бүр сайн чанарын стандарттай бүтээгдэхүүнүүд авчирч байгаа. Аль биесны патенттэй патенттэй бүх гайл бол эрүүл мэндийн бүхэл дагалдах бичиг баримтуудтай. Тэгээ хамгийн гол нь юу гэдэг вэ гэхээр энэ бүх бичиг баримтууд чинь бишээ бүх бүтээгдэхүүнүүд чинь маш олон үе шатлалаар хүмүүсийн хэрэглээний нөгөө нэг тестийг давчихсан бүтээгдэхүүнүүд байдаг.
байхгүй. Хүмүүс хараад эн чинь хүнд хэрэгтэй юм уу гэдэг. Гэтэл нэг хэрэгтэй гэдэг нь баталчихсан одоо магадгүй 10,000 хүн байгаа шүү дээ. Тийм хүмүүсүүд энийг хэрэгэлдэг учраас өөрөөр хэлбэл Монголд бас ийм үйлчилгээ байх ёстой гэсэн үгнээс авч ирж байгаа. Тэгээ та нар бас тав мэдээж намайг харж л байгаа бах тий. Би бол өөрөө бас тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүний гарт байхын хүнээс хараад байхын зовлон гэж хэлхэн ч одоо хайшаа. Гэхдээ хараатай байхын асуудлыг сайн мэднэ. Тийм учраас би бас энэ асуудлыг маш их анхаарч байна. Ер нь ингээд танаа одоо энэ газар танаа компани хичнээн төрлийн одоо бүтээгдэхүүнүүд өнөөдрийн байдлаар оруулж ирчээд байна. За тэгээд цаашлаад ер нь одоо ямар бүтээгдэхүүнүүд яаж ямар хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүнийг яаж авчирна гэсэн төлөвлөгөө мэдээж зорилт байгаа бах тийм ээ. Тэгэхээр бид яг одоогийн байдлаар бол манай регионд дэлгүүрт бол 30 орчим төрлийн шийдлүүд байна. Бүтээгдэхүүнээс эдэлээ шийдэл гэж хэлж үзээ. Яг тэгэхээр энэ чинь нэг асуудлыг шийдвэрлэж байгаа тийм ээ. Энэ бас нэг асуудлыг шийдвэрлэж байгаа. Энэ бас нэг асуудлыг шийдвэрлэж байгаа. Тус бүртээ нэг асуудлуудыг шийдвэрлэж байгаа байхгүй. Магадгүй нэг нь бүр хоёр ч асуудлыг шийдвэрлэж байгаа. Тийм учраас би шийдэл гэдгээс хэлж байгаа. За. Тэгээд 30 орчим төрлийн шийдлүүд байна. Би цаашдаа нэг 100 орчим төрлийн шийдлүүдтэй болох гэж хүсэж байна. Хүн өдөрт нэг 6 төрлийн үйлдэлийг тогтмол хийдэг. Хувцлан, бийцсэн, усанд орно, хоолно, аагас бэцэг зорчин, амарна. Энэ болохоор ялангуяа нэг түрүүний миний хэлдэг нэг 6 үйлдэл шүү дээ тийм. Тэрний чинь одоо бийцсэх үйлдэлтэй маш их холбоотой. Бидний Монголд хэрэглэдэг нойлын өндрийн стандарт бол нэг юу аа 40 см байхгүй газраас. За стандарт хэмжээнд. За. Тэр чинь өөрөө жишээ нь өвдгөөрөө нугарч чаддаггүй, сууж чаддаггүй хүмүүсүүдэд маш их хүндрэлтэй гэдэг юм байна л да. За. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө хүмүүс маань бийцсэх болохоор хүний гуйх болдог. Хүний гуйсаар заримдаа ч мэдээж боломжтой, заримдаа боломжгүй янз янз байна шүү дээ тий. Тэгээ зарим нь болохоор ингээд нөгөө хагас босоо байдлаараа бийцсэж гарагддаг. Нойл дээр сууж чаддаггүй учраас сухгаар өвдөг нөтөр. Гэтэл энэ суултар болохоор нойлыг чинь 15 см нэмээд өндөрсгөөд өгч. Дахиад дэше тий. Тэгэхээр тэр хүн өөрөө босгодож амар, суугдаж амар. Хин нэгнээс хараад биш, хин нэгнээс дуудах шаардлага. Тэгээд ямар ч нойлд таарах боломжтой. Зүгээр л дээр нь тавьчих юм байна тийм. Тийм байна. Энэ хоёр талдаа ийм юутай юм байна тий. Болттой юм байна. Ингээд чангалаад өгч юм байна. Өнгийн хүмүүст нь болохоор энийг нь авчаад яг тухайн хүн нэг суух үед нь бол ингээд тавьчих боломжтой тийм ээ. Тэгээд ингээд дээр нэмээ бас тагтай тийм ээ. Яг л энгийн нойл шиг аваад. Тийм байна. Нөгөө нэг түрүү та хэлжсэн шүү дээ. Нэг сайлч юм сандалны голыг ухаад суулаа гэдэг шиг. Үгүй яд ч л хөдөө орнотын хүмүүс сандалны голыг ухаад дээр нь тавьчих болох нь шүү дээ. Яг тэрнээс илүү бүр боловсронгуй шийдлүүд бол бий л дээ. Гэтэ бас л хүн бийцэх гэдэг чинь хүний өдөрт магадгүй идэг бийцэх хоёр чинь хүний хамгийн их тогтмол хийдэг үйлдэлүүд нэг шүү дээ. Тийм учраас тэрэн дээр бас маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ бийцэх яагаад заавал ингэж анхаарч байна гэхээр би нэг хүнтэй учирч ирсэн. Гэхдээ хүүгээ би ингээд хүүхдээрээ ингээд гуйлгаад бийцсуулаад авчих бас хэцүү юм аа. Тэгээ бийцэхгүй байсаар бол бас асуудал үүсэж байна. Яаж юм гэсэн чинь бийцхаас санаа зовоод нөгөөх нь түгжрээд дахиад бүр үржим нэг үр дотор хэрэгтний асуудал үүсээд юу нөгөө нэг санаа зовсноосоо илүү бизнес хийсэн асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээ царай нь бүр ингээ харлаад тэгээ өөрөө л нэг одоо бизнестэй болчмаар энийг хөө надад нэг гоё тэрэгцэр олоод өгөөч гэж хэлж байсан юм. Тэр яах гэж байгаа гэсэн чинь энгийн жисэн тэрэгцэр амаа олоо тэрэгцрийн голын ухаа дээр нь суугаа бицчиж бай. Игчт нь босгоод амар гэж хэлж байсан. Жишээ нь гэсэн нэг тиймэрхүү юм бол зөндөө бас байдаг байхгүй. Тэр бүгдийг ингээд ерөөсөө л хүний хийж болно хиймээр байдаг. Гэхдээ чадахгүй байгаа ямар үйлдэл тэр бүгдийг л асуудлыг шийдвэрлэх зорилготой. Мэдээж энэ бол одоос яг энэ чиглэлээр сэтгэл санааны одоо тий зүв байдаг. За тэгээд мэдээж энэ бол бас дээрээс нь тухайн хүн биедахаас гадна асран хамгаалж байгаа хүнд байна. Айгүй их хэрэгтэй юм байна тий. Тухайн хүнд ажлыг нь маш их хөнгөвчлөх байх шүү дээ тий. Тэр хүн энэ өнөөдөр энэ хүнд хоолыг нь халдвагдаж өгөө сууж авахын оронд дахиад өөр юм хийхэд энэ хүн өнөөдөр хичээгээд өөрөөгөө хоолж ин гэдэг чинь бас нэг асуудал тий. Би дагаад яаж гэсэн байхгүй. Энэ бас нэг танаа нэг бүтээгдэхүүн баг шүү байна тий. Одоо баан байна л да миний харж байгаагаар тий.
Хамгийн гол нь энэ дотор би ингээ харахад бол нөгөө бид нар нөгөө нэлэх хүүхдээ усанд оруулахдаа жоох хүүхдийг оруулахдаа нөгөө дотор нь ингээ тавьдаг нэг 50 байдаг шүү дээ. Яг тэр шиг тийм юм харагдаад байна л да. Энийн зориулт мэдээж бас ондоо ах тий. Энэ бол өөрөө удирдлагатай за яг бааны дотор би ингээ өгжүүлэн байдлаар ер нь хүн усанд ороход ямар бүтээгдэхүүнүүдийг аюулгүй байдал дээр нь өөртөө тавтай байх байдлаас хэрэгж болохгүй гэсэн байдлаар тавьсан байгаа. Жишээ нь тэн дээр байгаа баан дээр байгаа тавцсан байна тийм ээ. Тийм байна. Тэр тавцсан бол ямар учиртай вэ гэхээр тавцсан өөрөө хөнгөн бэрхшээлтэй хүн эсвэл хүнд жинтэй хүнийг усанд оруулахад амардаг. Баан ч өөрийгөө доош 49 орчим сантиметр байдаг байхгүй юу? Үнцгийн ирэмгнээсээ доош байгаа. Тэгэхээр та бод одоо 100 кг жинтэй хүнийг доош 49 см өргөж доош суулгах гэдэг ямар их хүч орох вэ? Хүндрэл. Шууд хөнгөлж чадахгүй шүү дээ. Тийм байна. Тэ? Ус дүүргчээр явж игээр тэр чинь пүнхэл хийгээл ус чинь хам ус чинь өөдөөс чинь гараад ир чинь тийм ээ. Тэгэхээр тэр асуудлыг шийдвэрлэхэд бол энэ хавтан гэж байгаа байхгүй. Хавтан дээрээ тэр хүнийгээ суулгаж угаад сайхан усанд оруулаад эргээд хавтангаас нь ааш. Өөрөөр хэлбэл ямар ч өргөх үйлдэл хийх шаардлагагүй. За ингээд бааныхаа лифтийг ингээд угсарч болдог. Өөрөө салангад өөрөө хөнгөн өөрөө 3 кг жинтэй. 3 хэсэг удаад угсарч болдог. Энгийн цэнэглэгчтэй яг утас цэнэглэж байгаатай адилхан 30 минут тий 40 минутын дотор цэнэглэж чинь ямар ч тог цохихын тэр аюул байхгүй. Ингээд бааныхаа ирэмгний түвшинтэй өндөр болгочлаа тийм ээ. Тийм байна. Тэгээд тэр дэлбэгээр дамжуулаад хүний бааныхаа суудал дээр нь суулаа. Ингээ суучин тэнгүүдээ доошлноо. За ингээд сайхан удирдлагаараа өөрөө буучих нь шүү дээ тийм. Хүнээс суулгачаад өөрөө удирдлагын бариас яаж болно. Эсвэл асран хамгаалагч нь өөрөө ингээд суулгачиж байна. Ингээр чи ямар ч хүнийг яг түрүүний нөгөө яриадсэн 100 кг-тай хүнийг ингэж доош явахад тийм 100-аас дээш кг-тай хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Энэ бол ер нь бол даацын дээдлийн хэмжээ гэж байх. 140 кг. 140 кг. Өөр доошлуулаад. За ингээд яаж ятлаа бүр ирмэгтэй усандаа ороод ирнэ шүү дээ тий. Усанд тог цохин энэ төр гэсэн аюул байхгүй шүү дараа. Тэгээд бас энэ материалын хувьд бол хуванцар нөгөө юу юм шиг байна тийм ээ. Одоо нөгөө усанд тог наашаа цаашаа дамжуулаад төмөр мөмөрөх яг л энэ төр цэнхэр хуулгын нутал аваад угаачиж болно. Ямар ч асуудалгүй тэн дээр бол цэвэрлжиж болно. Үн чинь хүн усанд орж байгаа юм мэдээж тодорхой хэмжээгээр хэр гарна шүү дээ. Тэр хэрийгээ цэвэрлжиж болно, угаачиж болно. Энэ бол одоо мэдээж нөгөө хамгийн том асуудал шүү дээ. Одоо байнгын хэвтэрт байдаг. Тэгээд тэр хүмүүс хүнээс оруулах байгаа улсуудын маань хувьд. За тэгээд мэдээж тэр хүнийг өргөөд тавихад эмэгтэй хүн бол ямар ч асар хамгаалагч эмэгтэй хүн хүнийг өргөж тавьж чадахгүй. Яалтчгүй эрэгтэй хүн тэр нь хэрэг болж баан усанд оруулахад шаардлагатай. Энэ бол ерөөсөө хамгийн одоо миний хувьд бол хамгийн хэрэгтэй хамгийн одоо бүр төгс бүтээгдэхүүн юм шиг надад санагдаж байна. Юу манай Монголд одоо их олон харагдж байна. Хүмүүс нөгөө хэвтрийн байдлаас арга цоорцсон хүмүүс их. Тэр цоорцсон хүмүүсийг цооролтоос сэргийлэх хамгийн шилдэг аргуудын нэг нь байн хөдөлгөөнд оршуулах. Нэгт. Хоёрт нь юу гэхээр усанд оруулах. Усанд оруулж байгаа хүн цоорохоос сэргийлж чаддаг. Гэтэл усанд оруулах гэхээр тэр нь өөрөө тухайн хүний хувьд хүндрэл хамгийн хүндрэл хатуудаар садна өргөж тээж чаддаг өөрөө ичдэг айдаг гэл мэдээ зөндөл асуудал байгаа л да тий. Тэгэл юм уу хүүс үү гэл тэгэл асуудал биш тий. Ганцаараа надад айлаа хүн байдаг ч юм уу тий. Би нас бий төрсэн байдаг ч юм уу. Эсвэл өөрөө одоо ганц бие эмэгтэй тэгээ хүүхдүүдтэйгээ байдаг ч юм уу тий. Би одоо жишээ нь зарим хүмүүсүүдийг мэдэх юм ганц бие эмэгтэй тэгээд хоёр балчирхан хүүтэй тэгээд одоо өөр усанд орох гэдэг чаддаг уу хүүхдүүдээрээ усанд оруулах уу яалтай байлгаа санаа зовсон хүмүүс бас байж л. Тийм хүмүүсүүдэд одоо жишээлбэл ийм лифт байх юм бол хинээс ч хараад биш байдлаар өөр усанд орчих өөрөө босоод ирчих. Хавтан хэрглэж болно. Тэгээд энд бол ер нь олон төрлийн шийдлүүд байгаа. Тэгээд та бүсүүлт нь үзэхгүй юу тийм ээ. Тэгэхээр бас өнөөний таны танилцуулсан бүтээгдэхүүнээс надад тэр нөгөө ийм санаалагчийн бас түрүү та хэлсэн шүү дээ. Зөвхөн одоо юу өвчлийн бэрхшээлтэй улсуудад
өдөр тутам тогтмол цагт ууд эмээ уух шаардлагатай даралтны за чихрийн шийдвэрийн за сүрьеэж гэдэг юм уу тийм ээ. Энэ юмнуудыг чинь тогтмол цагт тодорхой хугацаанд өдөр болгон ууж шаардлагатай. Заавал тэр чинь хин нэгэн хүн хажууд нь сануулгах шаардлагатай байгаад байдаг. Энэ бол маш том асуудал. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хамгийн төгс шийдэл юм шиг надад санагдаж байна тийм. Уун баг бол худлаа аригунд гараараа хийчмээр байгаа үз. Тэгтэл болохгүй л гонда. Болохгүй л байна тийм. Хүмүүс тэгэл үнэхээр энийг чинь ингээд хэрэглээд аваа явж байгаа хүмүүс зөндөө байгаа юм чинь. Тэр угнууд өөрөөр энгийн нэр болж болно шүү дээ. Шүтэн зэний хайр зэг үзүүндээ зөвчээд гаран дээрээ сэрүүлэгтэй цаг тавьчул явчих болохоор тэгэл хүн тэгдэггүй юм байна. Тийм шүү дээ. Аав нэг юм хэрэгтэй гэдэг юм байна. Ер нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн тэгэхээр одоо хүмүүс мань худалдаж авъя гэх юм бол одоо үн ханшны үед ерөнхийдөө ямар хөө байдгийг эдгээр улсууд маань энэ хүмүүс маань эдгээр танаа одоо бүтээгдэхүүнүүдийг тэ шийдлүүдийг сонгосон тохиолдолд ямар нэгэн газраас хөнгөлөлт ч юм уу тийм ээ одоо ийм талын юм бас энэ бүтээгдэхүүнүүд дээр мөн шийдлүүд мөн байгаа юм. Үн ханшны хувьд нэрэн би бас нэг зүйл байгаа маа. Хүмүүс ингэж асууад байгаа. Энэ арай л үнэтэй юм биш үү гэж хэлээд байгаа байхгүй юу? Зарим тохиолдолд заримдаа болохоор өө энэ чинь гайгүй байна гэж байна. Зарим нь болохоор яасан хямдхан гэж байна. Хүн болгоо юмыг янз янзын өнцгөр харж байгаа тийм ээ. Эцсийн үр дүндээ өгөхөр энэ нь бол яг нэг хэрэглэлчээл хайчих зүйл бол биш. Жишээлбэл энэ албаг тавганы комыг авчлаа гэхэд 75 жил идэнэ. Тийм ээ. Чамдрын хагарна гэж байхгүй энэ чи өөрөө. Эвдэрнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ чи өөрөө бүр нэг наснаа л хэрэгжилж болох зүйлсүүд байхгүй. Тодорхой хэмжээний бол мэдээж яг англиас оруулж байгаа Европ стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа өртөгтэй. Тэр мөнгөн тэр өртгөхөөсөө илүү тэр энэ миний гаргаж байгаа шийдэл одоо манай компани гаргаж байгаа шийдэл тэр хүндээ юу авчирч байна? Ямар үнэт зүйл өгч байна гэдэгтэй гол асуудал. Би энийг энэ жишээлбэл энэ үн 160 мянга комороо энэ дээр нь халбах сэрэ тавганы хүрээ тавганы суур орчиж байгаа. Бүгдээр ингэ орчиж байгаа. А тэгтэл би энийг 160 мянгаар авснараа би яаж юм гэхээр хинээс яах хараад төвшөр асгачлаа чудрагчлаа гэж яг нохгүй тийм ээ. Энийг нэр халбагдуулан ингээд буруу заримдаа халбагч штэ. Тэгүүлэнггүй би өөрөө халбагдаад хоол байж чинь. Энэ чинь миний хувьд маш чухал штэ. Гэж бодсон хүмүүсүүдэд бол энэ бол мэдээж чухал зүйл. Түрүү нөгөө үнийн тухай ярьж байгаа бариул ярьсан шүү дээ тий. Жишээлбэл энэ бариул тийм үү. Яг өөрөө энэ бол нэг 100 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ тий. А гэтэл нөгөө талаасаа хүн халтраад унаад эмчилгээ хийлгэлээ гэхэд 700-аас илүү юм гарнаа да. Өөр нэг жишээ гэх юм бол хамгийн энгийн жишээ. Доошогоо ус алддаг айлууд байж л байгаа. Байсаар л байгаа. Одоо ч гэсэн. Энийг ингээд тавьчлаа мартчихсан гэхийн зовлон бол байхгүй шүү дээ тийм. Доошогоо ус алдчихад нэг хамны доод айлынхаа таац юм обоёг янз чиглүүлэх гэж л өөрөө юм энэс илүү юм гарна шүү дээ тийм. Тэр угаасаа миний би ч гэсэн өөрөө юм худалдаж авахдаа дандаа тэгж боддог. Яг би энэ зарцуулж байгаа мөнгө тэгээ энэ бүтээгдэхүүнээс авах миний ашиг одоо тий тэр чинь юу вэ гэж харьцуулж үзэх юм бол миний хувьд бол эднээс харьцангуй гайгүй юм тийм ч гэсэн. Яг тэр том эрсдлүүдээс хамгаалж байгаа байхгүй. Хөлөө би төлчихүүл яах. Хүүхдээ би төлчихүүл яах. Тэр бүх эрсдлээс хамгаалах гэдэг утгаараа. Тэгэхээр бас энэ маань нэг талаараа хүмүүс маань тий ер нь бол ингээд мэдээж танаа одоо гэр бүлийн аль нэгэн гишүүн ч юм уу хамаатан садан томчин бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн бай өндөр настай хүн бай нялхнаатан хүүхэд байна тий эдгээр бүтээгдэхүүнүүд ихтэй ганц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гэж байгаа юм биш ер нь бүх хүмүүст эн чинь одоо амьдрал ахуйд нь хэрэгтэй за өдөр тутам хэрэглэж болох учраас ийм бүтээгдэхүүнүүд байгаа юм байна гэдэг өнөөдрийн нэвтрүүлгээс та бүхэн маань ойлгож авсан баг. Тэгвэл бас би эмчээсээ нэг зүйл асууя. Эдгээр бүтээгдэхүүнийг одоо хүмүүс маань хэрэглэлээ тийм үү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань хэрэглэснээр одоо давуу тал нь юу байгаа. За тэгээд эдгээр улсууд маань одоо эдгээрийг хэрэглээд өөрөө хүнээс хараад биш одоо ингээд амьдраад ирэхээр сэтгэлзэн хувьд мэдээж тухайн улсуудад нэмэртэй л байдаг бах тийм ээ. Тэгээд яах вэ? Нэгэнтээ л хүний гарт орчдоо гэж бодож байгаа хүмүүс маань тэгээд нийгэмд ямар ч итгэх байхгүй. Тэгээд би одоо мөнгөний хэвтрийн байдалтай авах юм шиг бодоол ингээд явдаг. А одоо ингэж бие даахтан тус
Одоо энэ одоо ойд маань авчирсан одоо энэ компани одоо энэ сая хэдэл үзлээ шүү дээ. Энийг хэрэгснээр тухайн хүн яаж хоолойддаг болох юм? Яаж хувцас өөрөө өмсдөг болох юм тийм ээ? Гэх мэтчлүүд яг нөгөө тухайн хүн маань өөрөө бие даагаад одоо нийгэмдээ буцаад эргээд орохт нь бас аюул нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Одоо миний зүгээс бол тийм одоо тэр хүн маань одоо би хараад биш болчлоо. Би өөрийгөө даах чадвартай болчлоо гэдэг чинь тэр хүнийг сэтгэл санаагаар өргөх хамгийн том хэмжээ болох тийм. Тэгээ буцаад нийгэмдээ эргээд нөгөө урд нь хийжсэн юмудаа эргэж одоо бие дагаад өөрөө хийчихээд сэтгэл санаа нөлөөлөл маш болно. Дээрээс нь нас би тэгж бодлоо. Эдгээр бүтээгдэхүүнийг түрүүн та хэлжсэн тийм үү? Нөгөө хүмүүс би хүний гарт орсон энэ л надад хоол халдвартал өгч явах хэрэгтэй гэж бодож идлээ. Энийгээр ингээд идея гэд ингээд хичээнэ мэрэнэ гэдэг чинь энэ үгтэй нэг л гарч байгаа шүү дээ. Яг үнэ тасгал болж байна тийм ээ. Батхан сурчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо тухайн хүний эмчилгээнд бол маш том одоо хувь нэмрээ оруулах маш том хөрөнгө оруулалт зөв шийдэл байна. Зөв шийдэл гэж үздэг байна тийм. За тэгэхээр өнөөдрийн бас үзэгч та бүхэнд хүргэж байгаа эмчээс нэвтрүүлгийн гол зорилго юу вэ гэхлээр тийм. За хүмүүсийн бас энэ хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай улсуудад маань ингэж хэрэгжилж болохоор ийм сайхан бүтээгдэхүүнүүд байдаг юм а. Эдгээр улсууд маань бас нэг тий асраа хамгаалдаг хүмүүст нь одоо өдөр тутмынх нь ахуй амьдралд хэрэгтэй ажлыг нь хөнгөвчлөх. За тухайн хүн маань өөрөө биеэ дагаад амьдрах боломжийг олгох юм олон шийдэл байдаг юм байна гэдгийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Тэгээ бидэнд бас саналаа ирүүлж энэ нэвтрүүлгийг бас одоо хийхэд саналаа өгсөн үзэгчтэй баярлалаа. Та бүхнийхээ хүслийн дагуу бид нар бас ерөн цуглаж энэ нэвтрүүлгийг хийж байгаа шүү. Ингээд өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож бидэнд одоо бас үнэтэй зөвлөгөө, үнэтэй мэдээлэл, үнэтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. За Rectus компани захирал Ойдов, за Сэргээн цэцэг хөгжлийн үндэсний төвийн ахуй сургалт эмчилгээний арга зүйч эмч Цэн Зориг эмч нартаа маш их баярлалаа. Та бүхнээс цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За тэгээд танаа одоо энэ дэлгүүр компанид ч бас амжилт хүсье. Энээс илүү олон сайхан бүтээгдэхүүнүүдийг авчраад хэрэгтэй хүмүүст нь одоо нийлүүлээд тийм ээ тэр улсуудад маань буян болоорой гэж танаас зөвсөж байна. Баярлалаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. МЧС нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Эрэх таваа гаргийнхаа МЧС нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай. Жаргалан энэ ертөнцийн түн жаргалан жаргалыг хүсвэл эрүүл хэвс. Эрүүл мэндийн суваг. Эмчээс асууя шууд нэвтрүүлэг.